Сэмэцэн хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ 5 дугаар ангийн усан шалгалтын материалын жишээ даалгавраас бодлого бодно. Өнөөдөр бид бүгдийн бодох бодлогын сэдэв өнцөг болох бодлого. Гурвалжны мэддэхгүй байгаа үнцгийг олоорой. Альва ямар ч гурвалжны дотоод үнцгийн нийлбэр альваад ямар ч үед 180 градус байдаг. Энэхүү бодлогон дээр минь бидэрт хоёр төрлийн үнцэг өгсөн байгаа бөгөөд нэг нь тоо өгдөл буюу 50 градус, нөгөөх нь энэхүү жижиг хард үрсээр тэмдэглэгдсэн градус юм аа. Энэ нь 90 градусыг зааж өгдөг бөгөөд энэхүү гурвалжин маань 90 градус буюу тийшүнс гурвалжин гэдгийг та бүгд маань харж болохоор байна. Ингээд энэхүү өгдөлтээр маань хоёр төрлийн 90 болон 50 гэсэн градус өгсөн байна. Тэгвэл бид нэр үлдсэн нэг үнцгийг олохын тулд 180 градусаас энэхүү хоёр үнцгээ хаснаар бидний хариу гарах юм. Ингэснээр бидний хариу 40 градус гарч байна. За тэгвэл өөр нэгэн жишээ бодож үзье. Үнцгийн 7-ны 5 хэсэг нь 45 градус бол уул үнцгийн хэмжээг олоорой. Энэ нь юу гэсэн үг гэхээр ямарваа нэгэн үнцгийг 7 хэсэг хуваагаад тэрнийх нь 5 хэсгийг нь авахад 45 градус байсан гэсэн үг. Тэгвэл бид нэр 45 градусаагаа 5 хуваах юм бол бид нэр тухайн 7-ны 1 гэсэн хэсгийг нь олж болохоор байна. За тэгвэл 45-аагаа 5 тавиавал 9 градус. Тэгэхээр энэхүү 9 градус маань бидний 7-ны 1 болж өгч гэсэн үг. Тэгвэл бид 7-ны 1 олчихсан юм чинь тэр бүхэл 7-гоо олж болно шүү дээ. Инхээр яаж бодлох вэ гэхээр 9-өө 7-д хожуулаад 63 гэсэн үг. Ингээд манай болгоо хариу 63 градус гэсэн хариу гарлаа. За тэгэхээр дараагийн харагдж байгаа энэхүү бодлогыг та бүгд маань гэртээ өөртөө бий дааж бодож үзээрэй. Баярлалаа, баяртай хүүхдүүдээ.